За D1, D2-ын бичлэгнүүдийг үзээд орж ирж байгаа хүмүүс зөндөө байгаа гэж бодож байна. Тэгээд D3-ын бичлэг дээр бол шууд хэлий банан идж байгаа ч юм уу, усан үзэм идж байгаа ч юм уу, ямар нэгэн байдлаар жимсээ идж байгаа бичлэг нь бол байхгүй. Гэхдээ жимсээ бол идж байгаа. Гэхдээ яг жимсээ идж байгаа бичлэг нь бол байхгүй. Тэгээд энэний шалтгаан нь юу вэ гэхээр би энэ дайтны яг энэ 3 хоногийн жимсний бичлэгийг эхлүүлчихэд яг 2 дахь өдрөөсөө эхлээд би яг өмнө нь танилцсан байсан хүнтэйгээ энэ 2 дахь өдрөөс эхлээд жаа ингээд зан болцсон байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэр хүнтэйгээ ингээд ажилдаа байдаг болохоор би утсаар яриад ингээд видео кол хийгээд ч юм уу ингээд жоохон жимсээ идж байхдаа тэр хүнтэйгээ утсаар яриад агүй их ингээд цагуудыг өнгөрөөч гэсэн чинь тийм хүү бичлэгнүүдээ хийж чадсангүй. Тэгээд тэрнээсээ төрүүлээд уушлалт хүсье. Тэгээ яхаа аргагүй 3 өдрийн бичлэг гэдээ амлцсан. Эхний өдөр нь айтаахан болчихсон болохоор яхаа аргагүй day 2 day 3 бол постлохоосоор аргагүй болсон юм шиг байна. Тэгээд өглөө гэртээ хараад бичлэг хийх ч гэсэн боломжгүй нь би ажлаа тараад шууд нөгөө нэг зан болж байгаа хүнтэйгээ хоёр талаасаа ингэж уулзаад 2-3 цаг өглөөний цагаар уулзаад ч юм уу тэгээд өдөр хоног өнгөрцөн бохгүй юу. Тэгээд тийм болохоор уучлаарай гэж хүсье. Гэхдээ би жаргалтай байсан болохоор та нар минь ойлгоорой гэж би хүсмээр байна. Баярлалаа. Тэгээд энэ нөгөө нэг D3 дээр ярьж байгаа одоо нэг 5-6 минутын бичлэг байгаа байхгүй энэ ардаас орох. Тэр нь болохоор ажил дээр зутан идэнгээ найзуудтайгаа FaceTime хийсэн. Тэгээд яг ингээд уцаа ингэж тавьчаад MacBook-оо урдаатаж FaceTime-аа оруулчаад тэгээд найзуудтайгаа уцаар ярингаа ямар их шүлсээ тусаач басаар за. Найзуудтайгаа уцаар ярингаа зутангаа идсэн. Тим бичлэг орно. Тэгээд сонирхож байгаа хүмүүс нь үзээрэй, сонирхгүй оноод нь шууд зүгээр алгасчих. Гэхдээ subscribe-а дараарай. Яагаад гэвэл би одоо бас нэг 2-7 хоногийн дайет эхлүүлж явж байгаа байхгүй юу. Тэгээ би энэ 2-7 хоногийнхаа дайтыг ер нь бол айгүй жоохон их энерги зарцуулж эхлүүлсэн учраас та нар энийг манаас үзээрэй гэж би хүсэж байна. Тийм болохоор subscribe-а дараа бүгдээрээ хүлээж байвал би дараа 7 хоногоос энэ 2-7 хоногийн дайтны маань бичлэгнүүд ороод эхэлчих болно. Баярлалаа. За ажилдаа явж байна. Ажилдаа явж байна. Оруулан дээр ерөөсөө юм гарсан байна. Өвн ажлаа алхаа явчихсан өнөөдөр оройс ирээ. Автобусдах гад алхаж байна. Автобусын цугаа 5 минут ойлголцтой. За сайн байцгаана уу. Би өнөөдөр 3 дахь өдөр дээр явж байна. Үнэхээр их хөлсөж байна би. Сайн найзтайгаа уцаар ярьж байгаад хүн орж ирээд тамхи аваад би доошоос өвдөж тамхийг авч өчөөд тэгээ босоод нэг хаалт нэг ингээд тасгал хийдээ. Тэсэн чи яг унах гэж штт. Тэгээд сая сууж байгаад нэг банан идсэн. Тэгээд одоо харин энийг идтiin юм. Хулуучин жимс штэ тэ guys. Хулуутай зутаа энийг идэндээ гэж бодож байна да. Нэг хараа би ингээ хазаж дэлгэсэн байхгүй юу? Яаж харагдах вэ зааж арай. Бүгдээ байж байгаараа би танд өргөөд ингээд одоо хараарай сая бүгдээ. Ингээд хааж байгаа штэ. Хаагаад бис ингэ дэлгэсэн байхгүй юу? Саяны зутангууг нь 2 минут хийнэ гэсэн байсан байхгүй юу? Тэгээ би 2 минут хийгээд гаргаад ирсэн чинь энийг хартаа. Ингэж хасгарах байсан бол яах гэж 2 минут гэж хэлсэн. Ер нь бол тийм үстэй. Одоо тэрэг очиж угаан. Тэрнээс өмнө та нарт зутангаа халуунаар нь хэлт харуулъя. Ёо. Би одоо найзтайгаа уцаар зогсохгүй гэсэн чинь манай найз дөрөвдүгээр орой сүүлийн хоолоо идсэн. Тэрнээс хоол идэг үнэ нэ. Инээдтэй л. Турахаа хүмүүс нэг иймэрхүү л инээдтэй л ярьд юм бэ. Надад бол хэцүү байна. Өнөөдөр л үлсэж эхэлж ийн гинэ ичмээр. Санаа зовоос тэгж хэлснээсээ. Ичгүй байх шүү гэж тэгээд хамгийн амар нь өөрөө тэгж хэлчихэд ардаас нь. Юунаас нь ичгэвтэй гинэ ёо. За энэ нэг амтгууд тутангийн минь хараарай хүмүүсээ.
안녕하세요. 결제가 완료되었습니다. 감사합니다. 수고하십시오. 공중연세 이상 구매가 결제가 완료되었습니다. 감사합니다. 수고하십시오. Яа, заваа бөөлжсэг юу вэ? Чи надад харуулж та би бичлэгэн дээр оруулаад бай. Наач та хоол юм аа андаа гэхдээ. Яа, ямар ичдэг юм бэ? Нөө дөрөвдгөөс хоол идээгүй манай найз идчихэж байгаа юмыг хардаа. Чи баг идээд хэрэг баа мó? Яа, нэг мухамтай амснаа nice. Чи айлсгүй наа чин өтгөн гоё харагдаж ш наадах ч юм бол. Харин тийм юм шүү. Magic, 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 magic. Okay. Okay. За 3 дахь өдрийн сүүл хүртэл үтсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дахиад л би эргээд ирлээ. За тэгэхээр нийт хайсан жин дээр та нар ер нь бол уусаал энийг л хилж ижил энэ яг ингээд бичлэгний утган гарч ирж байгаа шүү дээ. Тэг ер нь бол тийм учраас би эхний өдөр жингээ үтсэн. 2 дахь өдөр үтсэн чи эхний өдрийн жингээс 900 г-ыг хассан байсан. 3 дахь өдөр нь 900 г хассан тэр жингээсээ дахиад 800 г-ыг хассан байсан. Тэгтээ нийлээд 1 кг 700 гэсэн үг шүү. 1 кг 700 г гэсэн үг шүү дээ. Тэгтээ би яг энэ 3 хоног жимс идсэн тэрний ардаас 4-5 хоногийн хугацаанд ер нь бол өдрийн 1 кол идсэн байхгүй юу? 7-8 хоног гэх юм уу? Энэ 7-8 хоногийн хугацаанд ер нь бол 5 кг-ыг хайсан. Би өөрөө жин жоохон ихтэй болохоор ер нь бол 5 кг гэдэг миний биеийн нөгөө нэг их хувийг эзлэхгүй гэсэн үг байхгүй юу? Жишээлбэл 60 кг-тай хүн байлаа гэж бодоход 5 кг-ыг хасна гэдэг чинь бараг л биеийнхэн жингийн 8% аваа ичж байгаа шүү дээ тийм. Шууд миний жингийн 5 кг чинь нэг хувь эзлэхгүй байгаа учраас нэг том юм биш. Тийм болохоор ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн асуудал ч юм уу тийм хүмүүс гараагүй гэдээ ойлгочих болно. За тийм л байна. Тэгээд 3 өдрийн бичлэгийг үзсэн хүмүүстээ баярлалаа. Subscribe дараарай. Бүгдээрээ дараагийн дайтны бичлэгнүүдээр иргэн уулзцгаая. Туртлаа дайт хийнэ заа юу би. Энэ дахиад миний шүл цэцэгдээд ингэчлээ. Bye bye.